За бүгдээрээ сайн байцгаана уу? За нэгэн Есүст итгэгч нэгэн хүн байжээ. Тэгээд тэр хүн маань гэр бүлдээ ганцаараа итгэгч. Гэрийнх нь ерөөсөө өөрийнх нь хэлж байгаа ярьж байгаа зүйлийг тоодоггүй, оошоодоггүй. Энэ нэг сони юм ярьдаг гэсэн байдлаар ерөөсөө хүлээж авдаггүй. Өөрийг нь ерөөсөө оошоодоггүй байсан байна. Тэгээд харин нэг удаа маш аюултай нөхцөл байдал үүсээд одоо гэр нь галд автчихлээ. Тэгээд за одоо маш аюултай энэ нөхцөл байдал одоо эдгээр тэртээ дэргүй миний юу ч хэлжсэн надад итгэдэггүй, юу ч болж исэн надад ерөөсөн намайг тоошоо тоодоггүй учраас тэгээд тэр хүн хэлээгүй байна л да. Тэгээд харин сүүлд нь эцэгийнх нь одоо гэр бүлийнх нь чи яагаад бидэрт хэлээгүй юм бэ гэсэн чинь тэртээ дэргүй та нар надад итгэхгүй шүү дээ. Та нарт би мөн хайм гэдэг зүйлийг яриад байхад та нар ерөөсөө итгэдэггүй учраас би та нар миний юу ч ярьсныг тоодоггүй учраас би та нарт хэлээгүй маа гэж гэнэ. Тэгэд яг үүнтэй адилхан заримдаа бид нар Иесусийн тухай хүмүүст ярихлаар хүмүүс тоодоггүй, хүлээж авдаггүй, бүр доромжилдог, бүр доош нь хийдэг зүйл гардаг амьдрал дээр. За тэгвэл харин үнэхээр бид нар хүмүүс намайг тоодоггүй юм чинь миний хэлсэнд итгэдэггүй юм чинь гэд бид нар болох уу? Харин үргэлжлүүлэх үү? Библиэлд цөмөрөө биднэрт юу гэж бас бурхан заасныг анхааруулсныг цөмөр өнөөдөр харъя. Үйлс намын 1-р бүлгийн 8 гаргая. Үйлс 1:8. Энд Есүс тэнгэрт оцсныхоо дараагаар болсон үйл явдал эндээс эхлэх гэж байгаа. Гэхдээ тэрнээс өмнө Есүс дагалдагч нартай нэг чухал зүйлийг хэлж байгаа. Тэрийг цөмөр уншъя. Үйлс 1:8 дээр. Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим, бүх Юудэ, Самар, тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэв. Дахиад уншъя. Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим, бүх Юудэ, Самар, тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл юу болно гэж байна? Миний гэрч та нар болох болно. Та нар миний гэрчнэр болох болно. Та нар намайг гэрчлэгчд болох болно. Та нар намайг тунхаглагчд, та нар намайг миний нэрийг тунхагладаг хүмүүс болох болно гэж хэлсэн гэсэн үг. Бид нар Үйлс номыг харах юм бол Үйлс ном дээр хамгийн гол гарч байгаа хүн маань хэн блэ? Паул байна. За Паул очисон газар болгондоо нэг зүйлийг давтдаг байсан. Тэр нь юу вэ гэхлээр очисон газар болгондоо эхлээд юудэчүүдэд дараа нь юудэ бос хүмүүст Есүсийн сайн мэдээг тунхагладаг байсан. Тэгээд энэ сайн мэдээ тунхаглах ажлаа ерөөсө хот болгонд л хийжсэн, хот болгонд л давтчихсэн. Ерөөсө үндээсээ өөрөө ухраагүй, өөрөө үнээсээ цуцаагүй. Үйлс 10:42-ыг цумаар харъя. 10:42. За энд бол Петр хэлж байгаа. Петр юу гэж ярьж байна гэхээр Есүсийн тухай тунхаглаад 40-оос эхлээд уншъя. Бурхан Есүсийг 3 дахь өдөр нь амьдуулж бүх ард түмэнд бус харин Бурханаар урд нь сонгогдсон гэрч нар үхэгчдээс амьдсныхан дараа түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулan сойрхов. Тэр бол амьдын хийгээд үхсний шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг тэр бидэнд тушаасан юм аа гэж. Түүнд итгэсэн хэн боловч түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх иш үзүүлэгчид түүнийг гэрчилдэг юм аа. 42-ыг дахиад уншъя. Тэр бол нэгсэндээ Есүс бол амьдын хийгээд үхсний шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг Бурхан бидэнд
тушаасан юм а. Тиймээс түүнд итгэсэн хэн боловч түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх иш үзүүлэгчид түүнийг гэрчилдэг юм а гэж. Энд Бурхан биднэрт юу тушаасан гэж хэлж байна Петр хэлэхдээ. Ямар мэдээг тунхаглаарай гэж хэлсэн байна. Есүс бол амьдын хийгээд үхсний шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг та нар гэрчилж ард олонд дэлгэрүүлээрэй гэж хэлсэн байна. Тэгвэл Бурхан өөрийнхөө дагалдагч нарт, Есүс өөрийнхөө дагалдагч нарт хэлсэнтэй яг адилхан өнөөдөр та биднэрт яг энэ тушаал бас өгөгдсөн гэсэн үг. Би дахиад хэлье. Бид нар Есүс бол амьдын болон үхсний шүүгч мөн юм шүү гэж ард олонд тунхаглах үүрэгтэй гэсэн үг. Энэ үүргийг Бурхан биднэрт тушаасан. Тийм учраас хэн боловч Есүсийн нэрээр нүглийн уучлалыг хүлээн авна гэж бүх иш үзүүлэгчид, хуучин гэрийн иш үзүүлэгчид тунхаглаж гэрчилж байсан гэж. Хойш нэргүүлээд Үйлс намын 18-ийн 5-ыг нэг харъя. Үйлс намын 18-ийн 5 дээр харин Силас Тимот нарыг Македоноос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж Есүс бол Христ мөн гэдгийг юудэчүүдэд гэрчилж байлаа. Энд Паул юу гэж номлосон бэ гэвэл Есүс бол Христ буюу Есүс бол Бурханы томилсон, тосолсон аврагч мөн юм шүү гэдгийг энэ тунхагласан гэсэн үг. Буцаагаад 14-ийн 3 дээр цөмөр нэгшлэл хараадах. 14-ийн 3 дээр. За энэ бас л Паулын аяллаа тухай гарч байгаа. Тиймээс тэд эзэнд найдан зоригтой ярьж тэнд нилээд хугацаагаар байжээ. Энэ Паул Барнаб хоёрын тохиолж гэсэн үг. Эзэн тэдний гараар дамжуулан гайхамшиг тэмдгүүдийг сойрхож түүний нэгүслийн үгийг гэрчилж байлаа гэж. Дахиад нэг цөмөрийн сайн тогтоод уншаадах юм. Тиймээс тэд эзэнд найдан зоригтой ярьж тэнд нилээд хугацаагаар байжээ. Эзэн тэдний гараар дамжуулан гайхамшиг тэмдгүүдийг сойрхож өөрийн нэгүслийн үгийг гэрчилж байлаа гэж. За энд цөмөрө харъя. Паул юу хийсэн бэ гэвэл Есүсийн сайн мэдээг зоригтойгоор ярьсан гэж. Маш зоригтойгоор ярьж нэлээд хугацааг тэнд өнгөрүүлсэн гэж. Тэгтэн Есүсийн сайн мэдээг тунхагласан учраас Бурхан юу хийсэн бэ гэвэл тэднэрээр дамжуулан гайхамшиг тэмдгүүдийг үзүүлжсэн байна. Тэгэд гайхамшиг тэмдгүүдийг үзүүлснээр юу яаж байгаа нь ямар учиртай зоригтой вэ гэвэл өөрийнхөө тэр сайн мэдээг баталж байгаа гэсэн. Өөрийн нэгүслийн үгийг гэрчилж байлаа гэдэг нь миний сайн мэдээ бол хүчтэй, миний та нарт өгж байгаа энэ сайн мэдээ бол үнэн шүү гэдгийг баталж харуулахын тулд Бурхан тэдний гараар дамжуулан гайхамшиг тэмдгүүдийг хийж харуулж ирсэн. За тэгвэл эндээс юу харах вэ гэвэл Бурхан өөрийнх нь сайн мэдээг зоригтой тунхаглахад юу дагалддаг вэ гэсэн үг. Эзэн өөрийнхөө гайхамшиг тэмдгүүдийг хийдэг гэсэн. Тэгээ бид нар ихэнхдээ боддог тийм. За Бурхан нэг ийм гайхамшиг хийгээсэ, Бурхан нэг ийм юм хийчээсэ, нэг ийм үнэхээр мундаг том юм хийчээсэ гэж боддог. Гэхдээ бид нар заримдаа нэг зүйл дутдаг. Эзний нэрийг зоригтой тунхаглахын дутаад байдаг. Эзэн бидний төлөө тийм бидний нөгөө зүгээр л нэг юм гоё юм болоосоо гэдэг тийм зүгээр л гоё юм болоосоо л гэдэг тийм хүслийн төлөө Бурхан ажлаа хийхгүй. Харин юуны төлөө хийх вэ гэвэл өөрийнхөө сайн мэдээг хүчтэй үнэн шүү гэдгийг батлахын тулд Есүс гайхамшиг хийдэг. Би дахиад хэлье. Бурхан өөрийнхөө сайн мэдээг хүчтэй, үнэн, зөв,
амьд гэдгийг батлахын тулд өөрийнх нь үгийг зоригтойгоо тунхаглаж байгаа хүмүүсээр дамжуулан гайхамшигыг тэмдгүүдийг үлдчихдэг. Тэгээ бид нар боддог те заримдаа энэ их сайн номлогч ч юм уу, энэ их сайн тунхаглагч байдаг. Тэгээд энэ хүнээр дамжуулаад бурхан гайхамшиг хийдэг гэж боддог. Мэдээж тийм байдаг. Харин энэ нь яагаад тийм болж байгаа вэ гэхээр эндээс бид нар харж байна. Тэр хүн Есүсийн нэрийг зоригтой тунхаглаж сайн мэдээг өгж байгаа учраас тэр сайн мэдээг нь батлахын тулд бурхан ажлаа хийж байгаа гэсэн үг. Тэгвэл та бид нар үнэхээр бурханы ажлыг, бурханы тэр сүрдмээр гайхамшигтай ажлыг та хармаар байна уу? Хармаар байвал та юу хийх ёстой гэсэн үг вэ? Сайн мэдээг тунхагл. Сайн мэдээг яаж тунхаглах вэ? Зоригтой тунхаглаж байгаа. Сайн мэдээг зоригтой тунхаглах юм бол бурхан араас нь өөрөө дагуулад ажиллаа хийнэ. Ялангуяа шинэвтер хүмүүсийн амьдралд бурхан ажиллаа хийдгийг бид нар мэддэг тийм. Яагаад тэгээд вэ нөө? Бурхан итгээд нэлээ өөрийг нь ойлгоцсон болцсон хүнийг жоохон тоохоо болоод шинэвтер хүмүүс рүү ингээл яваал. За нөгөө гайгүй бодснуудыг арагшин тавиал. За эдгээр чи яах вэ гэж байгаа даа байна. Эндээ биш. Харин тэр шинэвтер хүмүүс бурхан өөрийнхөө сайн мэдээний хүч, сайн мэдээний үнэн гэдгийг харуулахын тулд, батлахын тулд, гэрчлэхийн тулд бурхан өөрөө гайхамшиг тэмдгүүдийг дагалдуулдаг. Тийм учраас хизээ хаан сайн мэдээ тунхаглагдж байна, тэнд эзний ажил явагдана гэсэн. Хизээ бид нар эзний сайн мэдээг зоригтой тунхаглана, бид нар эзний гайхамшигыг бас илүү харах боломжтой. Харин сайн мэдээ хаан тунхаглагдахгүй байна. Хаан бид нар зөвхөн нэг дотроо нэг өөрөө өөрсдийгөө бөөцөлөөл суугаад байна. Тэнд юм болохгүй гэсэн үг. Харин хэн бид нар хаашаа гадагшаа хандаж, хүнд сайн мэдээ тунхаглаж байна, хаашаа явж байна, шинэ газрыг бид нар хагалж байна. Тэнд эзний ажил илүү явж байгааг, эзний ажил өөрөө тэрийг баталж өөрөө харуулах болно. За тийм учраас үнэхээр өөрсдийнхээ амьдралын миний хувьд би Есүсийн сайн мэдээг хэр зоригтой тунхаглаж байна гэж өөрөөсөө асууя. Би эзний сайн мэдээг зоригтой бас ухаалаг цагийг олж би тунхаглаж чадж гэнэ үү? Эсвэл би намайг тэртээ дэргүү сонсохгүй юм чинь. Тэртээ дэргүү намайг надад итгэхгүй юм чинь. Гээд би боломжуудыг өөрөөсөө хааж гэнэ үү? Харин тэгвэл үнэхээр яг энэ санд хэлсний дагуу эзний сайн мэдээг зоригтой тунхаглах юм бол эзэн өөрөө тэнд гайхамшиг тэмдгүүдийг дагалдуулах болно. Өөрөө тэнд өөрийнхөө нэгүслийн үгийг гэрчлэх болно гэдгийг санацгаая. Зөвмөрөө Үлсийн 20-с Паулийн амьдралын зорилгын тухайн дэс харъя. Үлс 20-ын 18-аас. Энд Паул Эфес хотынхонтой нэлийн удаан хамт байсныхаа дараа одоо яг явахынхаа өмнө тэдэрт захиасаа өгж байгаа хэсэг ба. Тэгээд юу гэж захиж байгааг бас өөрийнхөө амьдралын тухай юу гэж хэлснийг цөмөр харъя. Тэднийг ирэхэд буюу Эфесийн удирдагчдыг ирэхэд Паул Азад хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ. Би эзэнд даруй зан хийгээд нулимстайгаар юудэчүүдийн далдуур хувилдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан. Та нарт тустай гэсэн болгоныг огороогүй ба нийтэд чинь айлаас айлд сургаж Бурхны өмнө гимшил бидний эзэн Есүс Христэд итгэх тухай юудэчүүдэд болон грекүүдэд гэрчилсэн. Үздэгвэ идүүгээ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлого явж ирсэн. Дахиад уншия 22-ыг.
Үздэгвэ. Идүүгээ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаач надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрт хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлого явж ирсэн. За энд Паул түрүүн хэлсэн те Петр сайн мэдээг тунхаглал гэж Бурхан биднэрт тушаасан гэж байна. Нэгсэндээ сайн мэдээг тунхаглах нь бидний үүрэг, сайн мэдээг тунхаглах нь Бурханы биднэрт өгсөн тушаал ба. Тэгвэл яг тэр үүргийг Паул энд гүйцээхийн тулд л ерөөсөө бүх амьдралаа зориулж байгаа. Би Бурханаас надад өгсөн үүрэг даалгаврыг би биелүүлэхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлого явж ирсэн гэж хэлж байна. Тэгвэл үнэхээр цөмөр яг Паул шиг сэтгэлтэй, Паул шиг зоригтой, Паул шиг амьдрий. Тийм учраас би дараах хэдэн дүгнэлтийг би хэдэн гол зүйлсийг би хэлмээр байна. Хамгийн нэгт нь бид сайн мэдээг гэрчилэхээр дуудагдсан, томилогдсон, тушаагдсан хүмүүс. Бид сайн мэдээг гэрчилэхээр тушаагдсан, тушаал авсан, дуудагдсан, томилогдсон хүмүүс шүү. Бид нар зүгээр л аврагдаал за би хаалган дотор ороод ирлээ. За ингээл болчлоо гэд амсыгээд суух биш, харин бусад хүмүүсийг өөртөөг адилхан дотогш оруулах үүрэгтэй. Тэр л ерөөсөө бидний амьдралын зорилго. Хэрвээ Бурхан биднэрт энэ дэлхий дээр байхдаа бусдад сайн мэдээг хүргэх зорилго өгөөгүй байсан бол Бурхан биднийг аваад авах магадгүй. Харин тэгвэл Бурхан биднээр дамжуулан өөрийнх нь сайн мэдээг хүргээсэй гэж хүсдэг учраас биднийг өнөөдөр энэ дэлхий дээр амьд явуулж байгаа. Энэ бол бидний амьдралын зорилго. Үндэ бодоод үзье. Энэ дэлхийгээс бид нар юуг авч явж чадах вэ? Хураасан хөрөнгөө бид нар авч явж чадах уу? Хураасан алт мөнгөө бид нар авч явж чадах уу? Олж авсан албан тушаалаа, алдар нэрээ бид нар аваад явж чадах уу? Үндэ юуг нь авч чадахгүй. Харин тэгвэл авч авах өөрийн амь бусдын амь л байна. Энэ маань л ерөөсөө бидний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл. Тийм учраас нэгдүгээрт нь бүгдээрээ саний. Би бол сайн мэдээг гэрчилэхээр дуудагдсан, томилогдсон, тушаал авсан эзний хүн шүү. Хоёрдугаарт нь би хизээ сайн мэдээг тунхаглах вэ? Нэг ёсондоо би Есүст итгэчээд амьдралаа нэлээд гайгүй болгочоод нэлээд цэгцэлчээд Есүсийн тухай би бусдад гэрчлэх үү? Үгүй ээ. Хэрвээ бид нар өөрсдийнхээ амьдралыг цэгцэлж цэвэрлэхээ хүлээх юм бол бидний нас хугацаа, цаг хугацаа хүрэхгүй. Бид нар хизээч энэ дэлхий дээр байх хугацаанд өөрсдийнхөө гим нүглээс бүрэн цэвэршиж чадахгүй. Харин бид нар нэгүслийг ярьж байгаа учраас би нүгэлтэй байсан. Би харин нүглээсээ уучлагдаж чөлөөлөгдлөө гэдэг үгийг л та хэлэх гэж байгаа болохоос ш. Би миний амьдрал одоо ингээд цэвэрхэн болчихсон. Би ямар ч гим нүгэлгүй болчихсон шүү гэж тунгалахын тулд яриаггүй. Харин миний бурууг, миний гим нүглийг, миний ичгүүртэй байдлыг Есүс угаа цэвэрлэж өгсөн гэж бусдад хэлэхийн тулд бид нар Есүсийн сайн мэдээд болж байгаа. Тэгээд үнэхээр бид нар заримдаа за жоохон байж байгаа гэж боддог. Гэтэл жоохон байж байгаа гэдэг хугацаа дэндүү хурдан өнгөрдөг. Заримдаа. Тийм учраас бид нар Есүсийг жоохон ч гэсэн ойлгож авсан бол танд ямар хэмжээний ойлголт байна? Түүнийг та өг, түүнийг ярь. Тэгээд тэр мэдлэг Есүсийн тухай олж авсан зүйлээ нэм хоригдлол, баяжуул, гэхдээ үргэлжлүүлэн та бусдад Есүсийг гэрчилсэн хэвээрээ байна. Гуравдугаарт сайн мэдээг гэрчлэхтэй хамт бид нар дээр бас хариуцлага ирдэг.
сайн мэдээг гэрчлэхтэй хамт бидний амьдрал дээр биднэрт бас тодорхой хариуцлага ирдэг. Энийг юусэн гэхээр сайн мэдээг гэрчлэж байгаа бид нар тэр гэрчлэлийнхаа үгийн дагуу бас амьдрах учиртай гэсэн. Хэрвээ би нэг зүйлийг ярьчаад миний амьдрал тэрнээс тис өөр байх юм бол миний гэрчлэл маань хүчгүй болчихж байгаа. Миний ярьж байгаа зүйл маань бусдын өмнө сул болчихж байгаа. Миний ярьж байгаа зүйл нь тэр хүний өмнө таашаалыг хүртэхгүй. За бид нар улс орныг төлөөлсөн элчин сайдуудыг томилж өөр улсууд руу явуулдаг. За та бүхэн сайхан мэдээ үзчихсэн бол 2 хоногийн өмнө хэд хэдэн улсад Монгол улсыг төлөөлөн суух бүрийн элчин сайдуудыг томилж ирсэн. Тэр Монгол улсыг төлөөлж гадаадд очиж суух хүн маань хэрвээ улс орны нэрийг утаасан ч юм уу эсвэл яг тэр хууль ёс зүйн дагуу амьдрахгүй тэнд очиод тухайн улсын хуулийн зөрчөөд эсвэл Монгол улсын нэрийг утаасан зүйл хийгээд ивэл хэр зохистой вэ? Зохисгүй. Яг үнтэй адилхан бид нар өнөөдөр Бурхны хаант улсын элчин сайдууд болсон. Тэгвэл бид нар нэгэнтээ Бурхны хаант улсын элчин сайдууд болсон учраас бид нар Бурхны хаант улсын нэр сүрийг гаргах байдлаар амьдрах үүрэг хариуцлага биднэрт байна. Бурхны хаант улсын нэр сүрийг өргөж явах нь миний бас хариуцлага. Тийм учраас сайн мэдээг тунхаглахтай хамт бид нар бас өөрсдийнхөө хариуцлага үүргийг ойлгож авах хэрэгтэй. Тэгвэл хамгийн төгсгөлд нь бид нар сайн мэдээг гэрчлэхээс айдаг, ичдэг, бас заримдаа хоошоо суудаг, заримдаа за дараа болъё гэдэг зүйлийг яаж давах вэ? Үнийг авахын тулд бид нар сайн мэдээ маань өөрөө юу юм бэ гэдгийг л ойлгох хэрэгтэй гэж би бодож байна. Сайн мэдээ маань үнэндээ юу юм бэ гэдгийг ойлгох юм бол бид нар яахын аргагүй тэр сайн мэдээг тунхаглахгүй байх, яахын аргагүй тэр сайн мэдээг хүргэхгүй байж чадахгүй. Бүгдээрээ Ром номын 1-р бүлгийг хараа. Ромын 1. Ромын 1:16. За энэ бол Паулын хэлж байгаа үг байна. Паул Ром хотын бичсэн захидалтай. Би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түншлэн грек хүнийгч аврах Бурхны хүч мөн. Би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түншлэн грек хүнийгч аврах Бурхны хүч мөн. Дүгнэлт хэлбэл сайн мэдээ бол Бурхны хүч юм гэж. Яадаг хүч юм бэ гэхээр хүнийг авардаг хүч гэж. Хүний амьдралыг өөрчилдөг, хүний амьдралыг орон эргүүлдэг Бурхны хүч байна. Тийм учраас, тийм агуу хүчтэй учраас би Бурхны сайн мэдээг тунхаглахаас ичихгүй гэж Паул хэлж байгаа. Тэгээд үнэхээр Паул өөрийнх нь амьдрал оронгоор ирсэн. Өөрөө урд нь Есүсийг доромжлогч, Есүсийн дагалдагчдыг хавчигч, тэднийг барьж авч шоронд хийж хороодог нэгэн байсан. Харин тэгвэл Есүс өөрийнх нь зүрх сэтгэлийг барьж авсны дараагаар өөрийнх нь амьдрал оронгороо эргээд харин Есүсийн үнэнч зарцсан, Есүсийн үнэнч цэргэн болсон. Тэгээд Паул энэ гэж би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл энэ бол хүний амьдралыг өөрчилдөг, хүний амьдралыг авардаг Бурхны хүч учраас би энэс ичихгүй гэж байна. Үнэхээр сайн мэдээ бол Бурхны хүч юм шүү. Сайн мэдээ бол Бурхны хүч. Та тэгээд Есүс таны төлөө, таны миний нүглийн төлөө өгсөн юм аа. Есүс таныг аварч чадна гэж хэлж байгаа да та энэ бол Бурхны хүчийг тэр хүний амьдрал та
оруулж байгаа гэсэн. Бурхны хүчийг тэр хүний амьдралд орж ирэх та замыг нь хаалгыг нь нээж өгч байгаа. Тийм учраас та битгий хичээрэй. Яагаад гэвэл тэр хүч нь танаас хамаарахгүй. Бурхнаас хамаарна. Та зөвхөн хаалгыг л нээж өгч байгаа. Та зөвхөн боломжийг л тэр хүнд өгч байгаа. Тэр хүнд сонсох боломжийг нь өгч байгаа. Харин Бурхан юу хийхээ Бурхан тэр хүний амьдралыг яаж эргүүлж, яаж өөрчлөх нь Бурханы хэрэг. Харин бид нар зүгээр аман болж байгаа Бурханы. Бид нар зөвхөн багжин, бид нар зөвхөн хэрэгслэн дамжуулж байгаа хоолой гэсэн. Харин үнэхээр Бурханы сайн мэдээ бол хүний амьдралыг авардаг хүч учраас Бурханаас Бурханы тэр сайн мэдээнээс ичихгүй байна. Хэрвээ үнэхээр сайн мэдээ бол авралын хүч юм, Бурханы хүч, өөрчлөгч хүч юм гэдгийг бид нар ойлгох юм бол бид сайн мэдээг тунхаглахаасаа, сайн мэдээг устдаа ярихаасаа айж ичгээр болох баг. Ялангуяа өөрийнхөө амьдрал дээр хүн хэмээн амссан бол Бурханы тэр өөрчлөгч хүчийг Бурханы хүний амьдралыг оронгоор нэрвүүлдэг тэр гайхамшиг үн дээр амссан бол бүр зоригтой. Тийм учраас хэрвээ та үнэхээр Бурханы сайн мэдээний хүчийг амсыг бол сайн мэдээг тунхаглал, сайн мэдээг тунхагласан газар юу болно гэлээ? Бурхан өөрөө дагалдуулаад тэр таны ярьж байгаа зүйлийг батлахын тулд өөрөө Бурхан ажилладаг юм. Таны ярьж байгаа зүйлийг та өөрөө батлах хэрэггүй. Ярьж байгаа зүйлийг чинь Бурхан өөрөө батлаад тэр хүний амьдрал гайхамшигыг хийгээд асууж гуйсан жоохон жижигхэн ч гэсэн залбирлын хариултыг нь Бурхан гайхамшигтайгаар хариулах болно. Бурхан өөрөө таны үгийг батлах болно. Бурхан өөрөө таны ажлыг гэрчлэх болно. Тийм учраас үнэхээр Бурханы сайн мэдээ бол Бурханы аврах хүч учраас ичих хэрэг. Энэ нь надаас бас хамаарахгүй. Та бүрэн зоригтойгоор, бүрэн итгэлтэйгээр Бурханд хийж байна. Бурхан минь ээ, би зөвхөн таны аман байя. Харин та дагалдуулах, та дараагийн зүйлийг нь, арыг нь та өөрөө хийгээрэй. Та дагалдуулах, та энэ хүний амьдралыг синхруулах, өөрчлөх ажлыг та өөрөө хийгээрч та Бурханд бүрэн найдаж болно. Тэгээд бид энэ хагас өдөр сайн мэдээний хөтөлбөр хийж байгаа. Тэгээд бид нар хүмүүсээс за та хэдэн хүн авчрах вэ гэж асуусан. Тэгээд түрүүчийн бүтэн сойдор тоогоор харахад 53 хүн ирнэ гэсэн байна. За энэ бол маш гоё тоо байгаа. Маш олон сайн үнэхээр хүн болгон янз нэгийг авчирж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд бүгдээрээ тэр сайн мэдээний хөтөлбөрт ирэх хагас өдөр хүн болгон доор хаяж нэг хүнийг цөмөр авчирыг. Тэгээ авчрахтаа сайн мэдээг өгж байгаа учраас та битгий хичээрэй. Сайн мэдээ минь өөрөө хүч учраас энэ бол Бурханы хүч учраас Бурхан өөрөө түүнийг дагалдуулаад өөрөө ажлыг хийх учраас түүний дараа юу болохыг Бурхан даатгах. Харин бид нар зөвхөн аман байгаад хариуцлагатай, найдвартай, итгэмжид дамжуулагч нь, итгэмжид тунхаглагчд нь байх болно. Тэгээ бүгдээрээ их хагасны төлөө залбирцгаая. Их хагасны үнэхээр 53-аас илүү хүмүүсийг, шинэ хүмүүсийг Бурхан авчрахын төлөө залбирая. Бас өөртөө доор хаяж нэг хүн авчрахын төлөө зөмөрөө залбирая. Энэ бол үнэхээр Бурханы ажлыг л харах боломж байна. Тэгээд та бүхнийг сайн мэдээг тунхаглахаасаа битгий хичээсэн, битгий зовоорой. Ажил дээр найз нөхдөдөө, гэр бүлдээ, ах дүүстэй Есүсийн сайн мэдээг хэтэрхий оройтхоос өмнө тунхаглахаа хэлж өгөө битгий санаа зовоорой гэж би хэлмээр. Тэгээд би нэгэн мэдээг бас та бүхэнд хүргье. Тэр маань юу гэвэл бидний итгэлийн эгч, оюун цэцэг эгч маань өчигдөр эзэн дээр очсон. Хогийн маань ээж биднээр сайн залбирч байсан. Харин эгч маань эзэн дээр очлоо итгэлтэй хэвээрээ байсан. Бид нэг муудахад нэлээд хэдэн хоногийн атсан. Тэгээд ер нь эзэн рүү явны явтлаа яг итгэлтэй хэвээрээ байсан. За өнөөдөр би өглөө отхотой ярихад өнгөрөх хэдэн цагийн өмнө хүртэл нэлээд мэй мууж авах үед за Библийг уншаарай гэж хэлжсэн гэж байгаа. Тэгээд үнэхээр яг хажуудаа Библийг тавьчихсан. Библийг байнга сонсоод тэгээд ер нь их айхтар өвдөж зовоогүй, нэг их шандаагүй, ер нь гайгүй. Тэгээд би нэг гişтэл сонссон байгаа тэрний үеэр би үнэн гэж бодож байгаа. Тэгээд хүүхдүүдээс дамжуул сонссон. Яг өнгөрийнхөө уртлын өдөр бүх хүүхдүүдэд цуглуулад
За ээж нь одоо явах цаг болчихжээ. Намайг авах гад хүмүүс хүлээгээд байна гэсэн ба. Тэгээ би нэг юу гэж ойлгож байгаа гэхээр Тэнгэр элч нар авах гад хүлээж байна. Тэгээд өөрөө тэгсэн байсан. Миний төлөө ерөөсөө битээ санаа зовоорой. Ээж нь зүгээрээ миний төлөө битээ санаа зовоорой гэж хэлсэн гэсэн. Тэгээд үнэхээр энэ бол итгэгч хүний эзэн рүү явж байгаа байдал. Итгэгч хүн өнгөрөхдөө яг энэ гэрчлэлтэйгээр бас яг итгэлтэйгээр хаашаа явж байгааг мэдээд хүмүүстэй хэлсэн байгаа. Тэгээд үнэхээр энэ бол бас яг эцсийн амьдралынхаа эц хүртлээ үнэхээр эзнээс найдсан зуурсан хэвээрээ гэхдээ итгэлтэй хэвээрээ байсныг одоо бид нар сонсож байна. Тэгээд бид нар мэдээж цуглаанаас мөнгө хандив цуглуулад бид нар өгнө. Тэгээд ажил явдлыг хэд өдөр гарахын сайн мэдэхгүй байгаа. Тэгээд отгоогийн төлөө бас отгоогийн ихч туулын төлөө залбирч өгөөрэй. Одоо хүүхдүүдийн донд тэр хоёр итгэж байгаа. Ангид нэг охин яг арай ойрхон байж магадгүй санагдахгүй. Тэгээд ах нь байгаа. Тэгээд ээж нь доор толгойн дүүтэй гэсэн. Тэгээд тэр залбирээд тэгээд ажил явдал бас эзний амар тайван нэгүсэл дор тэгэхээр эзний ямар таны дүүрэн болохын төлөө цөмөр залбирая. Тэгээд үнэхээр бид нар иймэрхүү зүйлээр бид нар яг амьдрал ямар богинохон юм бэ? Амьдрал ямар бас үнэхээр юуны төлөө бид нар амьдрэх юм бэ гэдгийг бас нэг жоохон ухаарах бодох боломж шансыг өгдөг. Харин ээж нь бол амьд байхдаа хүүхдтэй энэ дэлхий дээр амьд байхдаа хүүхдүүдтэй үнэхээр эзний төлөө гэрчилж байсан, Бурхныг ярьсан хэвээрээ байсан. Тэгээд итгэдэггүй хүүхдний хүртэл ээж нь Бурхан нь хүртэл хамж үзээд хөөцөлж байгаа ажил төрөл маш амархан бүтэж байна гэж бидний очинд ярьж ирсэн. Итгэдэггүй хүүхдүүд ярьж ирсэн. Тэгээд үнэхээр гэрчлэлээр амьд итгэлээрээ ихч маань биднэрт гэрчлэл болж ирсэн. Тэгээд бүгдээрээ үнэхээр эзний сайн мэдээг тунгаахаас ичихгүй байцгаа. Энэ бол ерөөсөө бидний энэ дэлхийд хийж байгаа хамгийн үнэтэй, хамгийн өндөр шагналтай зүйл нь байна. Зүгээр Тимот номыг харъя. Эндээс нэг зүйл болж байна. Хоёрдугаар Тимотийн 4-р бүлэг. Би 4-р бүлгийн 1-ээс Бурхны болон амьд ба өгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захираа. Үгийг тунхаглал. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн байна. Уужин сэтгэлээр сургаалаар синхрүү зэмэл урамшуул. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг төвчгүй болж харин хүслийнхээ дагуу чихийг нь гжигдсэн багш нарыг өөрсдөө цуглуулахгүйгээд чихэн үннээс эргэж үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай. Хэцүү төвч сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий. Үйлчлэлээ гүйцэтгэг. Учир нь би хэдийнэ ундаан үргэлжлэн тасагдаад явц цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сагсаа. Урд минь зөв байдлын титэм надад зэхэлсэн байна. Зөвд шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайгч биш. Түүний үзэгдэхийг хүсэрч бүгдийг бас түүгээр шагнах болно. Амен. Үнэхээр бид нар өөрсдийнхээ амьдралын ер нь эзэн рүү очихын өмнө энэ үгийг хэлж чадах байдлаар амьдрсан байгаасаа би хүсэж байна, залбирч байна. Эзний үгийг зоригтойгоор тунхагладаг, эзний үгээр бусдыг синхруулдаг, зэмлдэг, урамшуулдаг, ятгадаг. Тэгээд эцэст нь би сайн тэмцлээр тэмцээ, замаа дуусгасан, би итгэлээ бас сахиж чадсан. Тэгээд эзэн намайг миний одоо зөв байдлын тэтмийг шагнал болгохоор үгийг мэдээж байгаа гэж итгэлтэй хэлж чадхаар бүгдээр амьдсан. Амен. Давидын залбирая.
Эзэн бурхан минь ээ, үнэхээр танд бид баярлалаа. Та биднийг аварсан баярлалаа. Эзэн минь Есүс хэн нэгэн хүн надад сайн мэдээг сонсох боломжийг өгсөн баярлалаа эзэн. Таны авралыг хүлээж авах боломжийг шууд бос янз бүрийн арга замаар намайг хөтөлж дагуулж авчирж өгсөн таны тэр ажлын төлөө баярлалаа эзэн минь. Үнэхээр танаас авсан энэ авралыг би өөр юутай зөвлөж чадахгүй, юугаар сольж чадахгүй. Эзэн танд би баярлалаа. Есүс та загалмаа дээр миний төлөө, миний гимнүглийн төлөөсийг төлж үхээд зогсохгүй та бас үхлийг ялж би чамайг тэр үхлийн гимнүглийн төлөөс болсон ялаас би чамайг чөлөөлсөн гэдгээ баталж үхлийг ялсан Есүс танд би баярлалаа. Эзэн минь тэр үнэхээр надад жинхэнэ амийг мөн амийг авчирсан таны сайн мэдээг зоригтой, ичхгүй, санаа зовхгүй тунхилдаг байхад та бидэнд туслаач. Бидэнд хүчийг өгөөч, бидэнд урмыг өгөөч, бидэнд ухааныг өгөөч, бидэнд зөв үгийг өгөөч эзэн. Тэр боломж болгоныг бид нэр ашигладаг, боломж болгоныг бид нэр ухаалгаар эргүүлж чаддаг байхад та бидэнд туслаарай гэж хэлж байна. Эзэн тэр оюун цэгчийн амьдралын төлөө энэ дэлхийд өнгөрүүлсэн амьдрал эцсээ хүртэл итгэлээ сахиж чадсан тэр гэрчлэлийнхэн төлөө, гэрчлэлтэй амьдралынхан төлөө танд бид нар баярлалаа эзэн. Есүс хүүхдүүдэд нь та өөрийгөө ойлгуулаарай. Ах トゥ наст нь хөдөөнөөс ирж байгаа бүх ах トゥ наст нь та өөрийгөө илчдээр таниулаарай гэж болж байна эзэн. Есүс танд бид нар баярлалаа. Үнэхээр тантай хамт байх гэдэг ямар агуу вэ? Бид таны сайн мэдээг зоригтойгоор ичгүүгээр тунхаглах та бидэнд туслаа. Яагаад гэвэл таны сайн мэдээ бол Бурхан таны хүч юм. Амен.